За явцгаан та бүхэндээ өглөө өдрөөрөө бас шөнө мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн сонгож авсан дуу маань 95 оны 10 сарын 17-нд Detroit төрсэн Queen Nasia гэдэг Америк R&B тэ pop дуулдаг дуучны дуулсан Medicine гэдэг дуу сонгож авсан байна. Тэгээ энэ дуу маань болохоор нодон гарсан. Тэгээд бас овоо хит болоод чарт март орсон баха. Тэгээд сонгож аваад орчуулъя гэж бодлоо. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видео эхлүүлье. You tell me you love me, but I ain't been feeling it lately. You say you love keeping me fly, but can't keep me from looking so crazy. Coming at 6 in the morning. Where you been, where you been? Who is that texting your phone? Just a friend, okay. За саяны явсан бол эхний бадгийн хагас нь байгаа. Тэгээ дуул 2 бадагтай, 1 дахилттай төгсгөлнийг outro яваад ингээд дуусч байгаа. Өгнүүд нь бол орчуулахад ерөөсөө ингийн үнц утгаараа орсон байгаа. За тэгээ эхний 2 мөрд болохоор You tell me you love me but I ain't been feeling it lately гэхээр чи надаа хайртай гэж хэлдэг, зөндөө хэлдэг. Гэтэ чиний одоо тэр хэлээд байгаа хайрыг чинь сүүлийн хэсэг хугацаанд би нэг мэдрэхгүй байна. Тэгээд you say you love keep me fly but can't keep me from looking so crazy гэж тэгэнгүүт л чи намайг тэ янз нэм fly байлгаж одоо тэ гой хувц хонор юу гэдэг юм бэлгэсэлт авч өгч ингэж наагийн ганган чамин тэ fly гэдэг чинь тийм утгатай үг шүү дээ. Байлгахыг хүсдэгэ чи тэгж хэлдэг. Гэхдээ намайг crazy одоо галзуурлаатай юм шиг харагдуулахаас чи намайг харагдуулахгүй байж чадахгүй байна гэдэг. Яг тэр утга нь болохоор эмэгтэй хүнтэй одоо найз залуутайгаа болж байгаа ч юм уу хүнтэй таарлт бол нөгөө найз нөхдөнтэй одоо найз залууг нь харж байгаа наа чаа юу юм те энэ чиний юу юм наатах чинь би энтэй тэрнтэй харж ирсэн. Тэгээд эмэгтэйгээ эвгүй байдалд оруулдаг тийм тэнгуүл тэрнээсээ үүдээд эмэгтэйнтэй crazy одоо юм галзуурлаатай юм шиг ааш харагддаг гэсэн утгатай. Тэгээд нэгсэн за тийм нэг цагаараа хүнтэй яваад байна. Тэгээд асуудал тийм болохгүй байна гэсэн утгаар тийм тохиом мессеж өгсөн тийм лайн явж байна. Тэгээ үргэлжлүүлээ come in at 6 in the morning where you been тий ойлгомжтой чи өглөө 6 цагт орж ирсэн. Тэгээ хаана байсан бэ? Who's that text in your phone? Чиний юу чин уцрууцтай хэм мессежэд байгаа юм бэ? Гэсэн чинь найз just a friend okay гэдэг. Тийм энэ бол зүгээр найзыгаа бас нуугаалгаа цагаар хойнд уулзч уулзрал байгаа юм шиг байна. Тэгээ энийг нуухгүй тийм зүгээр найзаа гэсэн утгатай. Эхний бадгийн хагас нь явж байна. За тэгээ үргэлжлүүлээд юу эхний бадгийн 2 дахь тийм сүүлийн хагас руу орё. My intuition never lies. There's nothing you can never hide. Already got the screenshot, so there is no need to deny. You've been creeping and freaking and sneaking like you never lose me. Steady claiming that everyone know we together, but you steady choosing. За саяны орсон болохоор эхний удгийн төгсгөлийн хэсэг байгаа. Тэгээд my intuition never lies. There's nothing you can ever hide. Тэгэхээр intuition гэдэг чинь одоо зүн совмон гэсэн утгатай үг шүү дээ. Тэгээд миний зүн сон хизээж худлаа ярьдаг бай. Тэгээ чам надаас нуугаад ах юм ерөөсөө байхгүй. I already got the screenshots, so there's no need to deny. Тэгээ би чиний тэр хүнтэй уулзаад байгаа мессежэд байгаа тэр зургийг чинь юу гэдэг тэрийн screenshot хийгээд авцсан байгаа. Тэгээ тийм болохоор чи энийг нэг үгүйсгэх шам шаардлага байхгүй. Тэгээ үргэлжлээд you've been creeping and freaking and sneaking like you will never lose me here. Тэгээ чи одоо намайг алдахгүй юм шиг те намайг ингээ чиний миний араар тавьдаг би мэдээ чамаа орхиж явахгүй гэж өөртөө итгээд те янз бүр хүнтэй уулзаад ингээ яваад байна. Creeping гэдэг чи одоо нэг хүнтэй
дотн харилцаа одоо юу гэдэг relationship тийм байж цаагаараа бас өөр хүнтэй яваад ингээд удаж идтэй ингээд freaky гэж яваад бас хэлээд байгаа шүү дээ. Sneaking гэдэг чинь тийм ямар нэг юмас цухтааж авах болтох гэсэн утгатай байх шүү дээ. Тэгэл ерөөхдөө тийм цаагаараа хүнтэй уулзаад яваад байна гэсэн утгатай. Тэгээд steady claiming that everyone know we together but you stay choosing гэхээр чи болохоор хүн болгонд тэг очоод би энэ хүүхэнтэй юу яаж байгаа одоо амьдарч байгаа үргэж байгаа яадаг дотн харилцаа холбоотой байдаг гэж хүн болгонтэй хэлж ингэж клейм хийдэг хэрнээ but you steady choosing гэхээр чи цаагаараас өөр хүүхэн ингээ янз бүрийн юм тэг ингээд хүүхэнтэй уулзж учраас сонголт хийгээд ингээд яваад байна. Тэг ерөөсө болохгүй байна. Би мэдээд байна гэсэн тэр эмхтөнөө сануулад байгаа нэг тийм лайн яваад эхний бодог дуусчлаа одоо тэг бүгдээр юу тахилт руу нөрөө. Swear I cannot win for losing. I've been out here being faithful. I always got this on lockdown, but that ain't been keeping us stable. So I guess I know what I gotta do. Give you a taste of your own medicine. Hey, yeah. How would you like it if I do the things you do? Put you on do not disturb and entertain these dudes. I'ma ride them crazy and you never have a clue. Give another guy everything that belongs to you. I'ma call up Brian, I'ma FaceTime Ryan, I'ma text Lorenzo and I'ma leave you crying. Don't get it twisted, I can play this game too. How would you like it if I did the same to you, yeah. За саний оржсон тахилт нь байгаа тийм тэгээд энэ болохоор хоёр юутай гэх юм уу хоёр хэсэгтэй ч гэх юм уу эхнийх нь pre-chorus гэдэг дараагийнх нь chorus гэдэг хоёр тахилтын өмнөх үндсэн тахилт гэсэн нэг тийм хоёр хэсэг яваад байгаа юм шиг. За тэгээ эхний мөрөнд swear I cannot win for losing би ялагдахын тулд хожиж чадахгүй тэгээд I've been out here being faithful гэхээр би энд чамд үнсч ингээд өөрөө юм дуулахгүй ингээд үнж байсан. I always got this on lockdown гэхэртэй би нэг бүгдийг ингээд локдаун болгоод өшөө асуудал байхгүй ингээд үнч ударгаараа байсан гэсэн дич миний энэ чонд үнч байгаа энэ байдал битүүрийн хоорондын харилцааг юм stable одоо тогтвортой байлгаж чадахгүй байна. Одоо тэр дөрөвдүгээр мөрөнтэй одоо but that ain't keeping us stable гэх юм утгатай мөр явж байгаа байхгүй. Тэгээ so I guess I know what I gotta do тэгээд одоо би юу гэхээ яхаа мэдчихэйнаа. Give you the taste of your own medicine гэхэртэй чамд өөрийн чинь яг хийдэг зүйлийг чиний тэ надад хийдэг зүйлийг одоо чамд би ингээд эргүүлээд хийн одоо нэг өстөө тэ хорыг хороор гэж юм юу гэж тийм. Тэгээд дараагийн тахилтын тийм сүүлийн яг үндсэн тахилт нь болохоор орж ирж шít. How would you like it if I do the things to you? Хэрэг би чамд эдгээр зүйлсийг хийвэл чи дуртай байх уу? Тэгэнгүүтлээ put you on do not disturb and entertain these tools гэхэлээ чамааг болохоор тоохгүй do not disturb гэдэг тэр модын дээр нь тавиад өөр юм залуучуудтай тэднийг entertain хийгээд яваад байвал чи юу яаж тэг хүлээж авах вэ? Яаж энэ дуртай байх уугүй гэдэг эхний хоёр мөрөн тийм утгатай. Тэгээ үргэлжлээд I'm riding crazy and you'll never have a clue гэхээр яг ride гэдэг чинь нөгөө секс байрлал эхлээд байгаа ш. Дээр нь гараад одоо морь өмж байгаа юм шиг те. Эрэгтэй өмнөхөө дээр нь гараад ингээ хөдлөөд явахыг чинь ride гэдэг байгаа ш. Тэгээд I'm riding crazy гэхэртэй би ингээ танаа ингээ crazy галзуу юм шиг тэр залууг ride хийнэ. You'll never have a clue гэхэр чи юу болж байгааг хизээч мэдэхгүй байт. Ямар ч clue юм сэжүүр байхгүй ингээд үлднэ. Give another guy everything that belongs to you гэхэр тэр өөр нэгэн залуу чиний одоо чамд чиний нэрэн доор одоо юм чамд харайлт тэр бүх юмыг одоо нэгсэнд өөрийгөө л яриад байгаа юм л да. Би чиний эмэгтэй хүн гэж яхад одоо бүх юм чинь би чиний бүх юм байх байтал. Тэгээ би өөрийгөө өөр залуу өгөө чи тэгээ яаж мэдэрх вэ гэл.
Тэ нэг сүрсэн базаа гэх юм одоо юу гэх юм те ингээд өшөөгөө авах гээд байгаа юм уу? Яах гэх нэг тийм утгатай л хөвтөөний хорсон тийм хариу авах гээд байгаа маркет үйлдэл хийх гээд байгаа тийм лайнууд л яваалаа л да. Тэгээд I'm a color Brian, I'm a face of Ryan. Тэг Brian луу би ярина залгана. Ryan луу болохоор FaceTime-аар холбогдно. Тэгээ Lorenzo руу мессеж бичнэ. Тэгээ чи өвлөд үлднэ гэж байгаа. I'm gonna leave you crying. Don't get it twisted. I can play this game too. Тэ чи бид буруугаар ойлгоо. Тэ алаа банд би бас чам шиг ингээд тоглогч болоод ингээд тоглоод тэ энэ тоглоомыг тоглож чаднаа. How would you like it if I did the same to you? Тэ чи тэгээд яг чиний намайг одоо надтай яаж харьцаж яаж ингэж араар тавьдаг инээ тэр тэ би яг чамтай адилхан тийм байгаад өөрөө юмтай уулзаад ингээд чи дуртай байх уу яаж хүлээж авах вэ гэж дахилт нь л юм утгатай тэгээд дууны турш нэг л явж байгаа юм уу да тэгээд энэний дараа 2 дугаар бодог орж ирээд тэгээд нэг юу орж ирэх юм яах outro орж ирэл тэгэл дуу нь дуусч байгаа юм байна. За тэгээд одоо яа бүгдээрээ 2 дугаар бодог руу орцгоё. You don't like it, now you're telling me that I should fight it. Why you be out here playing a victim when I am the one who been crying? Why this shit up, I can't take it. I want revenge, I can't fake it. Wanna see the look on your face when I drop my clothes and I get naked. Not for you, but for him. Now tell me, player, how does it make you feel? How could you play me when the love I gave was real? I even took you back and you still had no chill. За саяны орж ирсэн болохоор дууны 2 дугаар бадаг тийм бүхэлдээ яваа дууссан байгаа. Тэгээд эхний 2 мөр нь You don't like it, now you tell me that I should fight it гэхээр тэ одоо хүүхэн залуудаа хэлээд байгаа юм чи миний одоо хийж байгаа юмд дургу байна. Тэгээд харин эргүүлээд надад хэлэхдээ чи энэнийхээ төлөө тэ шифайр гэхээр одоо дата тэмцээд одоо яах тэгээс утгатай. Тэгээд дараагийн 2 мөр нь Why you be out here playing the victim when I'm the one who been crying here. Яах нөгөө залуу болохоор өөрөө хэрэг хийжээ баригдангуутлаа хохирогчийн дүртэй одоо ингээд өөрөө одоо ингээд хохироод үлдсэн юм шиг тийм victim-ийн дүрд орж тоглоод тэ чи яа тэгээд байгаа юм уулна тэ тэр эмэгтэй хэлэхдээ би I'm the only one who been crying гэхээр би л одоо ганцаараа эндүүлээд би хохирогч баймаар нэгсэндээ нөгөө залуугаатай жүжиг тоглоод байна гэсэн бас нэг тийм утгатай юугаа хүлэн зөвшөөрөхгүй байна гэсэн яг R Kelly шиг R Kelly чисээ баригдангуутлаа өөлж өөлөө сенсацлаа кино шиг юм боллоо шүү дээ. Тэгээ үргэлжлээд why this shit out but can't take it. I want revenge, I can't fake it гэхээр чи тэгээ өөрөө ингээд яг өөрт нь хийж байгаа мыг өөрт нь тэ бусдад хийж байгаа мыг өөрт нь хийнгүүт л ингээд тэг хүлээж авч чадахгүй хизээч ингээд тархинд нь буухгүй тэ ингээд эсэргүүцээд хандаа өөрийнх нь зүг байх юм шиг тэгээд өөрөө хийхтэй болохоор ингээд тэ дэшир аут гэх бүгдийг ингээд таргаацсаад өгөөд ингээд хамаг юм ингээд тэ хийдгээ тэнгүүтлээ нөгөө хүүхэн I want revenge гэхээр тэ би өшөөгөө аваар байна. I can't fake it тэ би тэгээд тэ хотлаа ингээ юу ч болоогүй юм шиг ингээ жүжиглээ тэ ингээ fake царайлаа. Одоо юу fake царайлан ч гэж яхад зүгээр жүжиглээд ингээ явуулж чадахгүй нэ гэсэн утгатай. Тэгээд wanna see the look on your face when I drop my clothes and I get naked гэхээр яг би хувцас тайлаа тэ ингээ бүтэн биеэрээ нүцгэлээ шаллаад ингээ байж хахад чиний одоо намайг хараад чиний одоо лүк гэдэг чи одоо тэр царай чиний царайг чинь би ингээд царайн дээр байгаа тэр төрхөө чи ингээд яаж хөөрхөж хармаар байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ not for you but for him гэхээр чам биш ээ гэхдээ би нөгөө Lorenzo Morenzo юу гэдэг тэр ярьдаг FaceTime гэдэг залуучуудаа тэг шалдаж нүцгэлж тэгээ дээр нь right хийн гэдэг юм. Тэгээ үргэлжлээ now tell me player how does it make you feel тэ за одоо юу юм тэ сайн хүүхэмсэг залуу мэн гэдэг юу ч player ихэр чинь тэ ингээл энд ч хүүхнүүд паналтал тэ зохиол яваадаг тийм одоо хүний ч player гэдэг байгаа шүү дээ янз бүрийн тэ угаасаа мэдчихлээ тэгээд how does it make you feel тэ амархан мэдрэг төрж байна тэ чи энийг хараа юу гэж мэдэрч байна how could you play me when the love I give was real. Чи
Яаж надаар тоглож чадаа уул нь миний чамд өгсөн харж инхнээсээ те үнж одоо тийм байсан гэсэн. Тэгэнгүүтлээ сүүлийн мөрлөхөөр I even took you back and I still had no chill гэхээр те яг хүүхэн болохоор залуугатай ингээд янз бүрийн хийж баригдангуутал нь өршөөгөөтэй уучлаад буцаагаад ингээд I even took you back гэдгээс тийм буцаагаад ингээд аваад буцаагаад үргэлжлүүлээ явуулсан. Тэгсэн you still had no chill гэсэн. Яг хөтэ нөгөө залуугатай гэсэн эдээч бас стил нөгөө янз бүрийн хүүхнүүдтэйгээ уулзч уучраад гадуур хонжимжоод яваад байна гэсэн. Гомдсон өшөөгөө авах гэсэн нэг эмгтэн үнэ тухай дуул яваад ах шиг байна шүү дээ. Тэгээд 2 дугаар бадаг дуусчлаа. Одоо энэний дараа болохоор pre-chorus гээд арай нэг өмнөх бадгийн эхлэн өөрчлөгдөө яг үндсэн бадгийн хэвээр байгаа тийм тэрийг хэдүүлээ сонсоо. Oh, you ain't gonna never learn. Play with fire, you get burned. I don't think you'll understand till I hit you where it hurts, yeah. So I guess I know what I gotta do. Give you a taste of your own medicine, hey, yeah. How would you like it if I do the things you do? За саяны тэгээд явсан энэ 2 дугаар бадгийнх нь бишээ тахилтынх нь эхний хагас нэг юм. You can pre-chorus гэдэг. Тэгээ энэ нь болохоор эхлээд явсан тахилтаасаа тий эхний хагас нь арай өөр байгаа л та. Тэгээ яг энэ дээр хэлэхдээ boy ain't gonna ever learn, play fire you get burned. Тэгээ яг тий алай банд минь чи хизээ сурахгүй байна, ойлгохгүй байна тий. Галаар тоглохоор тий ингээд get burned гэхээр түлэгдээд одоо шатаад ингэдэж штэ гэсэн утгатай. Тэгээ би галаа надаар битээ тоглоо гэсэн утгатай месс цаана давхар яваад байгаа юм шиг байна. Тэгээд I don't think you'll understand until I hit you where it hurts гэхээр яах вэ? Тэгээ би боддоо чи үл хизээ чинийг ойлгохгүй баха. Until I hit you where it hurts гэхээр яг чиний тэр эмзэг газар чинь ингээд цохиод одоо юу хатгаад хэд гэдэг чинь тий яг цохих гэсэн утгатай яг тэр эмзэг газрын онлоод ингээд яг өөрийнх нь хийх юм хийхээр чи ойлгож магадгүй гэсэн утгатай энэ хоёр лайны тийм юу явж байна л да. Тэгээд сүүлийн хоёр нь so I guess I know what I got to give you a taste of your medicine. Тэгээд за одоо би тэг юу их ирэхэд бодоод олчлоо мэдчлээ те. Тэгээд чамд би өөрийн чинь хийдэг зүйлийг өөрт чинь хийя гэдэг. Тэрийг болохоор энэ хэлэхтэй те. Taste your own medicine, give you your own medicine те ингээл. Чинь болохоор те давхар утгах те өөрийнх нь хийдэг юмыг эргүүлээд өөрт нь хийхээр одоо taste your own medicine гэсэн утгатай. Тийм юм холбоос үг байдаг л та. Тэрийг оруулаад ингээл тийм. Тэгэл араас нь тахилт нь орж ирэл. Тахилт нь орж дуусаад дууны төгсгөл тарин outro гэдэг нэг юм байгаа тийм. Нэг 5 6 мөр. Тэгэл дуул дуусч байгаа. Тэгээд бодо бүгдээрээ тэр outro-г сонсоод видеог өндөрлөё. All of those tears I cried, I can't count the lonely nights. Time and time again I try. So when I turn into a savage boy, don't ask me why. Ask me why. Don't ask me why. Yeah. Give you a taste of your own medicine. За тэгээд саяны орж ирсэн ерөнхийдөө дууны төгсгөл байгаа. Тэгээд энэ дээр хэлэхдээ all those tears I cried. I can't count the lonely nights. Тэгээд би одоо ингээд зөндөө уйлсан, зөндөө нулимс асарсан тий. Тэгээд ингээд тэр ганцаараа өнгөрүүлсэн шөнүүдийг би тоолж чадахгүй одоо тий. Тэгэхээр одоо утгаа алдсан, зөндөө одоо уйлж шүн байж исэн гэсэн утгатай. Тэгээд time and time again I've tried. Би тэг ингээл цаг өргүүлж ингээл тоттой хичээгээл ингээл тэгээд юм бүх юмэгтэй харилцаагаа өвтөх авч үлдэх гээл ингээл зөндөө одоо хичээсэн та. Тэгээд so when I turn into savage boy don't ask me why. Тэгээ болохгүй ангуудалтай маань хүүхэн болохоор гүүж очоо savage гүүж очооч гэж яг зүгээр savage болоод хувирчиж байгаа байхгүй. Savage гэдэг чинь одоо хүн чанаргүй бүдүүлэг соёлгүй одоо тийм юм ч одоо savage гэдэг байгаа шүү дээ нэг гэсэн та. Тэг ингээд savage болоод ингээд өөрт нь хийдэг юм
яг адилхан тэр зүйлийг буцаагаад өөрлөнд хийнгүүтэл те залуу байхад you don't ask me why. Тэгээд үргэлжлээ ask me why, don't ask me why. Yeah, give you a taste of your own medicine гэхээр тэгэл чамд өөрөө чи юу гэдэг зүйлийг эргүүлээд өөртөө чинь үзүүлж байна. Тэгээ нэгсэн та. Тэ чи яг намайг яаж мэдэрдэг, ямар мэдрэмж авдгийг чи яг адилхан аваа. Тэг хоёр талдаа ингээ явуулдаад ингээд байгаад яг сутгатай эсвэл салах гэдэг юм, эсвэл буцаж нийлэх гэдэг юм. Тийм нэг адармаатай эрэгтэй эмэгтэй хоёрын харилцаатай. Тэг эмэгтэй нь бүр юм шарттай өшөөгөө авахгүй ингээ яагаад та юу болоод байгаа бас нэг тийм дуул байна. Тэг яг дажгүй тийм надад бол хаалгаддаг. Ингээ видео дуушлаа. Тэг миний видео үзсэн та бүхэнд баярлалаа. Like, share, subscribe тэгээ удахгүй уулзъя.